За орой мэндэ та бүхэндээ сорил 5-ын үргэлжлэл 21-с 40-р тестийг тайлбарлая гэж бодлоо. За аль өөрчлөлтөнд дараах тэнцвэрийн холимогдох ESO2-ын концентрацийг ихсгэх вэ гэж хэлсэн байна. За тэгэхээр энэ бол тэнцвэрийн гэж байгаа учраас энд бол яах ёстой вэ гэхээр хоёр тишээ харсан сум зурх ёстой. Өөрөөр хэлбэл энэ бол тэнцвэр тогтсон гэдгийг илэрхийлж байгаа. За ингээд энэ урвалын ESO2-ын концентрацийг ихсгэх вэ гэхээр химийн тэнцвэрийг бүтээгдэхүүн байдлаас үүсгэх чиглэлд буюу ESO3-ын концентрацийг ихсгэх гэсэн шүү дээ. ESO3-ын концентрацийг ихсгэнэ гэдэг чинь химийн урвалыг бүтээгдэхүүн байдлаас үүсгэх чиглэлд тэнцвэрийг шилжүүлнэ гэсэн үг. За нэгдүгüүрт нь Ад нь бол хүчил төрөгчийн концентрацийг ихсгэхээр их үдсийн концентрац ихсчихвэл химийн тэнцвэр шулуун урвалын чиглэлд шилждэг. Тийм учраас энэ A хариулт нь байна. За дараа нь B бол A хариулт нь бол зөв байсан байна. За дараагийнх нь температурыг ихсэх гэж байгаа. За температурыг ихсгэхээр яах вэ гэвэл энэ дулааны утгыг бол харна. Тэгэхээр температурыг ихсэх гэхээр энэ бол хасах тэмдэгтэй байл. Энэ бол экзотермийн урвал юм. Харин энэ эсрэг тал нь бол яадаг вэ гэхээр энэ тал нь бол эндотермийн урвал байдаг. За тэгвэл одоо яах ёстой вэ гэхээр температурыг ихсгэхэд бол эндотерм урвалын чиглэл тэнцвэр шилжнэ гэдэг одоо дүрэн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ температурыг ихсгэхэд эндотерм шулуун болон буцах урвалын аль нь эндо байсан бэ гэхээр буцах урвал нь бол эндотерм байна. За сид нь бол даралт ихсгээр одоо эзэлхүүн бага тал руу химийн тэнцвэр шилждэг. За тэгвэл эзэлхүүний харьцааг нь аваад үзэх юм бол ESO2 дээр нэмэх нь A2 тэнцүү ESO3 гэдэг урвалд хэд хэдэн мойл одоо бүтээгдэхүүнүүд байна гэдгийг олъё бүгдээрээ. За ингээд олохоор бол даралтыг багасгах юм байна. Даралт багасгаар эзэлхүүн их тал руу шүү дээ. Энэ багш нь энийг багасгах гэдэг. Энэ дээр бол даралт ихсэх биш юм биш үү? Даралт багасгах юм байна. Энэ зөвлөдөг. Гэхдээ даралтыг ихсэхэд эзэлхүүн бага тал руу шилждэг. Даралтыг багасгахад эзэлхүүн их тал руу шилждэг. Тэгэхээр эзэлхүүний харьцааг нь аваад үзэх юм бол энэ бол S шүү. Энэ бол ESO2 гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл ESO2 дээр нэмэх нь A2 тэнцүү ESO3 энд 2 энд 2. Энд бол 2 дээр нэгийг нэмээд 3 эзэлхүүн, энд бол 2 эзэлхүүн байна. Даралтыг бууруулахад эзэлхүүн их тал руу гэхээр энэ 3 2 гэдэг 2 тооны 3 нь их учраас химийн тэнцвэр буцах урвалын чиглэлд буюу ESO3-ын гарц багасгах чиглэлд шилжинэ гэсэн үг. За тэгээд D бол катализатор. Катализатор бол химийн тэнцвэрийн шилжилтэнд нөлөөлөхгүй. Даралтыг багасгах гэхээр буцах урвал, температурыг ихсгэх гэхээр эндотерм учраас буцах урвал, зүү хариулт байхгүй гэхээр энэ дээр бол ерөөсөө шууд E хариултыг дуулах хэрэгтэй байжээ. За дараагийн тестийг харахаар дараах тэнцвэрийн тогтмолын K-ийн илэрхийлэл аль зүг бэ гэж асуусан байна. За юмныг болохоор тэнцвэрийн тогтмолын илэрхийлэлд бол хатуу бодисын концентрацийг бол тооцдоггүй. Тэгэхээр энэ хоёр бол хатуу бодис учраас тэнцвэрийн тогтмолын илэрхийлэлд бол тооцож бичихгүй гэсэн үг юм байна. За тэгэхээр энэ E хариулт бол угаасаа биш юм байна. B ч гэсэн тэнцвэрийн тогтмолын илэрхийлэлд хатууг тооцсон байна. C бол яасан бэ гэхээр энэ стихиометрийн H2O-гийн дээдлэлт нь энэ стихиометрийн коэффициент нь хий төлөв байдалтай энэ коэффициент нь бол зэрэг болж ордог. За гэхдээ энэ дээр бол энэ хаалтны гадна талд 4 дахин гэж бичих ёстой. Тэгвэл зөв болох юм байна. Тэгэхээр энэ дээр бол аль хариулт нь 22-ын аль тест нь зөв байсан бэ гэхээр энэ бол D хариулт нь бол зөвөр тооцож болох юм байна. Гэхдээ энийг бол гадна талд нь бичих ёстой шүү. За 23-т нь 3.6 моль устрагч болон 2 моль йодын урыг битүү савнд хийн тогтмол температурт хадгалав. За тэгэхээр энийг бүгдээрээ хамт бодож үзье. За энэ дээр бол эхний ээлжинд бол энэ дээр юу яах юм? Урвалын тэгшдэглээ бол бичих шаардлагатай. За ингээд урвалын бүтээгдэхүүнд бол юу өсвэ гэдгийг бүгдээрээ бичье. За энд бол анхны концентрац, энд болохоор урвалд орсон буюу өөрчлөлт. За энд бол юу гэдэг вэ гэхээр тэнцвэрийн концентрац гэдэг. За анхных нь бол
3.6 мол острогчийг аваад 2 мол йодыг бол битүү савнд хийхэд тэнцвэрийн холимогт бол 3.2 мол үлдсэн гэдэг чинь бол уралд ороогүй гэсэн үг шүү дээ. Тэнцвэрийн их бодисын үед тэнцвэрийн концентрац гэдэг бол ерөөсөө уралд ороогүй хэмжээ байд юм аа. Харин бүтээгдэхүүн бодисын үед бол тэнцвэрийн үеийн концентрац гэдэг бол уралаас үүссэн хэмжээ бол байдгаа гэдгийг бид нар мэдж байгаа. Тэгэхээр энэ бол уралаас үүссэн хэмжээ байт юм байна шүү дээ. За ингээд үүссэн гэж биччихье. Тэгэхээр энд бол уралд орсныг олохдоо яах вэ гэвэл тэнцвэрийн тогтмолын 5 утгыг олгож штэ. Тэгэхээр энэ дээр бол уралд орсныг нь одоо бүгдээр хамтдаа олж үзье. За яаж болох вэ гэхээр юу яа. За энэ дээр ингээд энэ чинь дараагийн утас шилжчихсэн байна. За тэгэхээр одоо энэ дээр бол анхны концентрацаас ер нь бол их бодисын анхны концентрацийг олохдоо их бодисын уралд орсон хэмжээнд дээр их бодисын уралд ороогүй буюу тэнцвэрийн үеийн концентрацийг бол нэмж өгдөг. За эндээс бол бүгдээ уралд орсныг олохын тулд энд бол нэмэх тэмдэгтэй тав байгаа учраас тэнцвэрийн тэмдгийн эсрэг талд гараад энд бол анхны концентрацаас хасах нь острогчийн уралд ороогүй хэмжээ буюу тэнцвэрийн үеийн концентрацийг бол хасж өгдөг. Тэгэхээр шууд автоматар 3.6-аас 3.2-ыг хасна гэсэн үг. Эндээс 3.2-ыг хасгаар энд 0.4 мл одоо острогч бол уралд орсон байна гэсэн үг. За уралд орсон хэмжээ мэдэгдэж байгаа нөхцөлд энэ дээр тавиад 0.4 мл, энд 1 мл, энд 1 мл, эндээс x гээд 1 молд нь 1 молтой тэнцвэр юм бол 0.4 нь хит вэ гэд ингэ бодохоор 0.4 мол гарна. Энд бол 2 мол уралд орсон 0.4 мол острогчоос өгөөд уралаас үүссэн H-ийн хэмжээг болохоор x тэнцүү 0.8 мол болно гэсэн үг ээ. За ингээд энэ дээр бол уралаас үүссэн нь бол 0.8 юм байна. 0.8 мол болж таарч. За энэ бол хэд байсан бэ гэхээр энэ дээр тэнцвэрийн уралд орсон гэсэн үг шүү дээ. Анх бол тийг байсан шүү дээ. Анхны концентрац нь бол острогчийн тийг байсан. Тэг дээр 0.8-ыг нэмээд 0.8 болно гэсэн үг. За одоо бүгдээрээ эндээс К-ийн утгыг олохдоо H-ийн концентрацийн 2 зэрэг тэнцвэрийн үеийг хуваах нь острогчийн концентрац тэнцвэрийн үе үржих нь J2-ийн концентрац тэнцвэрийн үе. Острогч H-ийн бол 0.8-ийн квадрат хуваах нь. За энэ бол 0.4 уралд орсон гэдэг энэ дээр болсон шүү дээ. Тэгэхээр уралд ороогүй болохдоо 2-аас 0.4-ийг хасаад 1.6 мол болно гэсэн үг. За ингээд 0.8-ийн квадратыг хуваах нь 3.2-ыг үржих нь 1.6 гээд ингээд хариуг нь бол гаргаж тавина гэсэн үг. За үүний хариуг гаргахын тулд биднэрт бол тооны машин хэрэгтэй. Гэхдээ та хэд бол ерөнхийдөө цээжээр бодох аргыг хэрэглэнэ. За энэ дээр бол 8.864 байдаг учраас таслаас хойш 4 орно гэхээр 0.64-ийг бол 3.2 хуваагаад дахиад 1.8 хуваахад 0.125 гэдэг тоо гарч байна. За тэгэхээр энэ эцсийн хариу бол 0.125 одоо 25 гэсэн тоо гарч байна. Тэгэхээр энэ 23-ийн бол бүгдээрээ бие хариултын зөв байсан байна гэж бодох юм байна. Энэ бие хариултын зөв байсан байна. За дараагийнх нь тэнцвэрийн холимогт катализатор нэмэхэд юу болох вэ гэвэл катализатор нь бол яадаг вэ гэхээр шулуун болон буцаг хурлын хурдыг бол зэрэг нэмэгдүүлдэг байх ёстой. За тэгэхээр 24 дээр бол бид нар бол буцаг хурлын хурд нэмэгдэнэ гинэ. Шулуун хурлын тэнцвэрийн тогтмол нэмэгдэнэ. Шулуун хурлын энтальпийн өөрчлөлт буурна. Буцаг хурлын төвшлийг нэмэгдэнэ. За тэгэхээр энэ дээр бол би бол энэ дээр тест яасан бол магадгүй энэ дээр орхигдсон байж магадгүй гэж ойлголоо. Шулуун ба буцаг хурлын хурд зэрэг нэмэгдэнэ гэдэг хариулт байвал энэ C хариултыг нь бол зөвөр авч болохоор байна. Тэгэхээр химийн тэнцвэрийн холимогт катализатор нэмбэл яах вэ гэвэл
шулуун болон буцах хурлын хурд нь бол зэрэг нэмэгдэнэ гэж үзээд тэгэхээр бүгдээрээ сийг нь бол дугуул. Гэхдээ энэ дээр зөвхөн буцах гэвэл бас биш шүү. Энэ шулуун болон буцах хурлын хурд нь бол зэрэг нэмэгдэнэ гэдэг хариултыг авах хэрэгтэй. Брэстед-Лаурийн онолоор ус аль урвалд суурийн үр гүйцэтгэж байна вэ? Тэгэхээр суур гэдэг нь бол устөрөгчийн протоныг, устөрөгчийн нэмэгц энэгтэй ионыг донор авдаг акцептор. Аашийн нэмхийг авдаг ямиг бол суур гэдэг бол хүчил гэдэг нь юу хэлдэг вэ гэхээр хүчил гэдэг нь бол яадаг вэ гэхээр аашийн нэмхийг өгдөг ямиг донор буюу өгдөг. За тэгэхээр одоо энэ дээр ус бол А урвал дээр бол ийм байжгаад ийм болсон байна. Устөрөгчийн протоныг бол авцсан байна шүү дээ 25 дээр. Тэгэхээр энэ устөрөгчийн протоныг бол энэ ус H2O байж байгаа нэг устөрөгчийн протоныг аваад H3O-гийн нэмэг болсон учраас энэ бол энэ устөрөгчийн протоныг авсан учраас энэ бол суур байна. Тэгэхээр энэ бол E хариулт байх боломж байна. Энэ H2O бол энд ийм байснаа OH болоод устөрөгчийн протоныг бол SO4-д өгсөн байгаа учраас энэ дээр бол ус бол хүчлийн үүрэгтээ оролцож байна. За энэ C дээр бол H2O бол мөн ялгаа байхгүй. Карбонат ионд бол устөрөгчийн протоныг өгсөн байгаа учраас энэ бол мөн протон донор буюу хүчил юм байна. За энд байгаа ус бол яасан бэ гэхээр H2O чи энд устөрөгчөө өгсөн байгаа учраас энэ бол мөн ялгаа байхгүй. Хүчил болж таарлаа. Тэгэхээр одоо энэний бол зөв хариулт нь аль нь байсан бэ гэхээр E хариулт нь бол зөвөр дуулах байжээ. За энэ 0.25 H болоорын ус мөлийн pH-ийг тооцоолж болно гэсэн юм бодлого байна. За үүнийг бодохын тулд бид нарт бол pH-тай томьёо хэрэгтэй. За тэгэхээр H болоор бол хүчтэй электролит учраас усан усмалдаа бол 100% ион бол задардаг. Тэгэхээр эндээс бол H-ийн нэмэгтэй нэмэх нь холоорын хас үүснэ. За энэ дээр бол 0.25 молыг үржих дециметр хасахгүй байдаг. Энд бол хэдэн мол вэ гэхээр 1 мол. За 100% задардаг учраас энэ дээр бол X мол, энд бол 1 мол. Ингээд X тэнцүү 0.25 молыг үржих дециметр хасахгүй гэсэн үг. За одоо тэгэхээр энэ дээр бол pH тэнцүү хасах логарифм нь H-ийн нэмэгц энэгтэй ионы концентрац гэж болно. За тэгэхээр эндээс бол H-ийн нэмэгц энэгтэй ионынд бол 100% H болорч 100% задраад ийм болцсон. За ингээд H хасах логарифм 0.25 гэхээр хасах логарифм нь 2.5-ыг үржих нарыг хасах 1 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 1 бол урагшаа хасахын нэмэх гэж ороод тэгээд 1-ээс хасах нь юу болох вэ гэвэл одоо тэр юун дээр логарифмын утгыг аавна гэсэн үг. За яаж авах ёстой вэ гэхээр логарифм дээр дараад 2.5 гэж бичээд тэгэхээр 0.39 79 гарч ийн. За тэгэхээр энэ дээр бол 0.39 79 бол 0.4 гэсэн үг шүү дээ. Ойролцоо оруулалтын 0.6-тай ойролцоотой гарах юм байна. Ингээд 26-гийн бүгдээрээ C хариултыг бол зөвөр бодож бодох байжээ. За дараагийн ойлголт нь урвал явагдаж байгаа савны эсэлхүүний хэсгүүд бүтээгдэхүүн үүсэх тал руу тэнцвэр шилждэг урвалыг. За савны эсэлхүүнийг нэмэгдүүлнэ гэдэг бол эзэлхүүнийг ихснэ гэсэн үг. Тэгэхээр эзэлхүүн ихсэхээр эзэлхүүнийг ихсэх гэхэд эзэлхүүн их тал руу тэнцвэр шилждэг. Эзэлхүүнийг ихсэхэд эзэлхүүн их тал руу тэнцвэр шилждэг. За ингээд эзэлхүүнийг ихсэхэд эзэлхүүн их гэхээр за А урвалын хувьд авч үзье л да. Энд бол N дээр нэмэх нь 2N дээр нэмэх нь 1 гэхээр 3N дээр нэмэх нь 1 байна. Энд бол 1 дээр нэмэх нь 1 гээд энэ дээр бол 1 дээр нэмэх нь 1. Тэгэхээр энэ хоёрын аль нь их эзэлхүүнтэй байна вэ гэхээр мэдээж их утас нь их утгатай байна. Тэгэхээр эзэлхүүнийг ихсэхэд бүтээгдэхүүн үүсэх тал руу тэнцвэр шилждэг. За
эзэлхүүнийг ихсгэхэд эзэлхүүн их тал руу гэхээр бүтээгдэхүүн них. Энэ бол их үтсэн их вэ шүү дээ. Тэгэхээр энэ бол хариулт бол биш вэ? Хариулт бол биш. Бүтээгдэхүүн их эзэлхүүнтэй байх хэрэгтэй. Тэр оруулыг сонгоно гэсэн үг. За энд бол 4 дээр 5-ыг нэмээд 9 эзэлхүүн байна. Энэ болохоор 4 дээр 6-ыг нэмээд 10 эзэлхүүн байна. Тэгэхээр эзэлхүүний хэсэгт бүтээгдэхүүн үсэх чиглэл рүү гэдэг бол 27-гийн бол бий байсан байна. Энэ дээр бол яах вэ гэвэл 1 дээр 1-ийг нэмээд 2 эзэлхүүн байна. Энэ бол 2 эзэлхүүн байна. Тэнцүү байгаа нөхцөлд энд бол тэнцвэр шилжихгүй. Химийн тэнцвэр бол тэнцүү эзэлхүүнтэй нөхцөлд бол тэнцвэр шилжихгүй гэдэг хариултыг бол бичдэг. Тэнцвэр шилжихгүй яагаад гэвэл эзэлхүүний харьцаа тэнцүү байгаа учраас. За энэ их байц бол 3 эзэлхүүн байна. Энд бол 2 эзэлхүүн байна. Эзэлхүүний ихсгэд эзэлхүүн их тал руу гэхээр энэ буцах тал руу шилжиж учраас энэ бол биш байна. Тэгэхээр угаасаа 27-гийн бий байжээ. Тэнцвэрийн тогтсон урвалж шулуун урвалын чиглэл тэнцвэр. За химийн тэнцвэрийн шилжилттэй тестүүд бол бараг 6-7 тест байсан байна. Тэгээд эндээс бол бид нар бол ойлгох хэрэгтэй. Тэнцвэрийн шилжилт гэдэг ойлголтыг бол ойлгох чухал байж. За химийн тэнцвэрийн шилжилтэнд бол энэ хатуу бодисын концентрац даралт бол хатуу бодис бол концентрац даралт эзэлхүүн дээр огт тооцогддог байгаа. За тэгэхээр энэ дээр шулуун урвалын төмрийн нунтаг нэмэх гэж байна. Төмрийн нунтаг бол нөлөөлөхгүй яагаад вэ гэхээр хатуу бодисын концентрац бол нөлөөлөхгүй гэсэн шүү дээ. За дээрээс нь бол нүүрс хүчлийн концентрацийг ихсгэх гэхээр бүтээгдэхүүн бодисын концентрацийг ихсгэхэд ер нь бол буцаа оруулалтын чиглэл тэнцвэр шилждэг учраас энэ бол боломжгүй. Даралт багасгах гэж байна. Даралт эзэлхүүн бол энэ дээр бол нөлөөлөхгүй. Яагаад гэвэл энэ дээр бол их бодис нь бол 3 эзэлхүүн байхад бүтээгдэхүүн бодис нь мөн 3 эзэлхүүн байна. Тэнцүү эзэлхүүнтэй нөхцөлд бид нар өмнөх жишээн дээр авсан. Тэнцүү эзэлхүүнтэй нөхцөлд тэнцвэр шилжихгүй. Тэнцвэр эзэлхүүнтэй нөхцөлд эзэлхүүн их бодис болон бүтээгдэхүүн бодисын эзэлхүүн бол тэнцүү байгаа нөхцөлд бол тэнцвэр шилжихгүй. За 29 дахь нь болохоор тэгэхээр температурыг багасгах 28 дахь нь бол бид нар бол алийг авч үзэх вэ гэхээр энэ бол күү болон энэ чинь өмнөх онуудад бол дандаа күүг том күүгээр тэмдэглэдэг байсан байхгүй. Бид нарын күү тэнцвэр хасахын нэг үржих нь дельта H гэдэг томьёоны энэ күү хоёр ч хоорондоо ижил гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ хоёр тэмдгээрийн эсрэг байд юм байна шүү дээ. Күү нь бол нэмэх тэмдэгтэй байх юм бол ургалын тэгшгэлээс гараад энэ дельта H нь бол сөрөг тэмдэгтэй тоо. Тгээс бага тоо байна гэсэн. Тгээс бага байна гэдэг чинь бол экзотермийн урвал гэсэн. Экзотерм урвалын үед бол температурыг бууруулахад бол температурыг багасгахад экзотерм урвалын чиглэл шилждэг гэсэн учраас энэ бол энэ химийн тэнцвэр бол шулуун урвалын чиглэлдгээд 28-ийн бүгдээрээ Г-ийг нь дугуйлж бодох хэрэгтэй байжээ. За урвалд химийн тэнцвэр тогтох үед шулуун болон буцах урвалын хордыг. За тэгэхээр эндээс бол химийн тэнцвэр тогтсон үед бол шулуун урвалын хорд нь буцах урвалын хордтой тэнцүү болдгоо гэдэг юм тодорхойлт хичээлдэг. За жишээлбэл азот дээр нэмэх нь устдар хүч тэнцүү NH3 гэдэг урвал явагддаг шүү дээ. За энэ дээр бол энд бол шулуун урвал бол энэ тодорхой нэгэн хордтой байна. Энд бол B буцах нь тодорхой нэгэн хордтой байна. За ингээд шулуун урвалын хорд нь бол буцах урвалын хордтой тэнцүү болсон үеийг бол химийн тэнцвэр гэж нэрлэдэг юм байна. За тэгэхээр эндээс бол шулуун урвалын хорд нь буцах урвалын хордтой болсон график бол энэ байна те. Тэгэхээр 29-ийн бүгдээрээ C-г нь бол дуулж бодох хэрэгтэй байжээ. За 30-ыг харъя. Гисэн эргэх урвал тэнцвэр тогтсон үед урвалын гарцыг нэмэгдүүлнэ гэдэг чинь химийн тэнцвэрийг бүтээгдэхүүн бодис үүсгэх чиглэлд шилжүүлнэ гэсэн үг. За их бодисын концентрацийг ихсгэж байвал угаасаа химийн тэнцвэр их бодисын концентрацийг ихсгвэл химийн тэнцвэр шулуун урвалын чиглэл шилждэг. Тэгэхээр N-ийг ихсгэн А2 их бодисын концентрацийг ихсгэн. За тэгээ бүтээгдэхүүн бодис ус учраас бүтээгдэхүүн концентрацийг багасгах чиглэл шулуун урвалын чиглэл шилждэг. Тэгэхээр энэ бол 30-ын бол бүгдээрээ E хариултыг сонгоно. Бас нь бол биш байна гэсэн үг. За 31-т нь урвалын температурыг ихсгэхэд үүсэх нөлөөг тайлбарласан дараах дөрвөн мэдээлэл аль нь зөв бэ гэж байна. Урвалын температурыг ихсгэхэд үүсэх нөлөөг тайлбарласан дараах
За идэвхжлийн энергийг температурыг ихсэхэд бол идэвхжлийн энерги бол буурна гэж байгаа юм байна. За тэгэхээр энэ дээр бол бид нар бол яах ёстой вэ гэхээр идэвхжлийн энерги буурна гэж юм. За дараагийн жижиг хэсгүүд илүү хурдтай хөдөлнө. За энэ бол байж болно. Жижиг хэсгүүд бол уралд орж байгаа хэсгүүдийн жижиг хэсгүүд бол илүү хөдөлдөг. Нэг ч усаанд болох мөргөлөлтийн давтамжинд нэмэгдэнэ. Идэвхжлийн энерги давсан энерги буюу мөргөлөлтийн тоо гэсэн. Тэгэхээр энэ C хариулт нь юм байна. Угаасаа 3 хариулт байх боломжтой байна тий. C хариулт нь. Энзим яагаад урлагийн хурдыг ихсгдэг вэ гэхээр энзим бол яадаг вэ гэхээр идэвхжлийн энергийг нь бол бууруулдаг. Ер нь бол катализатор гэсэн үг шүү дээ. Биокатализатор. Урлагийн хурдыг бууруулдаг ийм имийг идэвхжлийн энерги урлагийн хурдыг ихсгдэг. Идэвхжлийн энергийг бол бууруулдаг шүү. За идэвхжлийн энергийг энзим гэдэг чинь хурцсагч шүү дээ. Тэгэхээр хурдан явуулна гэдэг бол идэвхжлийн энерги нь бага байх тусмаа бол хурдан явуулдаг гэдэг. За 33 дахь нь бол ингэж чинь графикт өгөгдсөн температурт үеийн молекулын тоо энергийн хамаарлыг үзүүлжээ. Хим молекулын тоо баяны тодорхой хэмжээний энерги бүхий молекулын мөргөлдснөөр химийн идэвхжлийн энерги хийн хоорондох катализатортай болон катализаторгүй идэвхжлийн энергийн зураг тохируулна. За тэгэхээр энд бол яаж байгаа гэхээр энд техник 2 3 4 гэдэг ингээд тоо торлуулаа гэж бодоход энэ бол энергийн бага утганда идэвхжлийн энерги нь бол бага байна. Идэвхжлийн энерги нь бага байх тусмаа хурд ихтэй байна. Хурдан явагддаг гэсэн. Идэвхжлийн энерги нь өндөр байх тусмаа урвал бол хурд багтаа явагдана. Удаа явагддаг юм биш. Тэгэхээр одоо бид нар бол энэ 33-ыг бол бид нар эхнээс нь ахуулаад ингээд уншиж үзье л да. Катализатортой оруулна нэг юм уу? За нэг нь болохоор катализаторгүй шүү дээ. За тэгэхээр энэ бол катализаторны идэвхжлийн энергийг бол бууруулдаг байхгүй юу? Катализатортой үе энэ болохоор катализаторгүй учраас урвалын хурд нь удаан байгаад байгаа. Тэгэхээр катализатор идэвхжлэх 2 нь болохоор катализатортай гэсэн юм байна. Катализатортай. Идэвхж 1 нь болохоор катализаторгүй. За ээг харъя. Идэвхжил 1 нь болохоор идэвхжил 1 нь болохоор катализатортай биш үгүй байна. Катализаторгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол биш байна. Идэвхжил 1 нь болохоор катализаторгүй. За байж болно. Идэвхтэй мөргөлөлтийн тоо нь бол цөөн байна. Зөв. Идэвхж 2 нь болохоор катализатортай. Идэвхтэй мөргөлөлтийн тоо нь бол их байгаа учраас ашигтай мөргөлөлт явагдаад хими урвал явагдана гэсэн. Ингээд 33-ын бол энэ дээр бол Больцманы дархалтын муруу гэдэг хичээлийг үзсэн тохиолдолд энийг ажиллавал зүгээр үзээгүй нөхцөлд бол тийм амархан ойлгохдохгүй. За химийн урвалын хурдыг хэмжих туршилтаар хий ялгарчээ. За ус дүүргэсэн тариу ашиглан хий эзлэх хүний хэмжин аль мэдээлэл нь үнэн бэ гэж хий ялгарсан. За тэгэхээр энэ бол байж болно 34-ийн урвалын хурдыг эсхийн тулд промотор катализатор хэрэгэлсэн гинэ. За тэгэхээр энэ дээр бол 34-ийг бол бүгдээрээ бол промотор урвалын хурдыг эсхийн тулд ингибитор катализатор хэрэгэлсэн. Ингибитор гэдэг чинь одоо урвалын хурдыг удаашруулдаг байсан шүү дээ. Энэ биш вэ. За хүчил металлтай харилцан үйлчлэх урвал явагдсан гэвэл металлын жижиглэн гадрууг нь хэсэг нь байж болно те. Тэгэхээр энэ 3 буюу энэний бол D хариулт нь бол зөв байжээ. За дараагийнх нь урвалын ихэнд бодисын концентрац нь ийм байснаа урвал эхлээд 4 минут өнгөрөхөд ийм болтлоо багасжээ. Дундаж хурдыг олоо гэж. За тэгэхээр урвалын дундаж хурдыг олохдоо ихэнд бодисын за их утас C2-аас C1 яасан шүү дээ. Асах нь 5 литр, хаах нь 4 минут. 3-ыг хаах нь 4. Тэгэхээр хэд байд юм бол? За 3-ыг хаах нь 4 гэдэг байна. 0.75 гарч. Тэгэхээр 0.75 гэдэг бол тийм хариулт байна даа. Тэгэхээр 35-ийн аль нь байсан бэ гэхээр
За жаа. Урлагийн ихэнд бодисын концентрац нь 5 байсан шүү дээ. Сүүх цааны дараа 2 байсан шүү дээ. Балтлаа багассан. Тэгэхээр 2-оос 5-ыг хасаад 3 хассан юм гэхээр 0.75 гараад байна да. Тэгэхээр 35-ын бол аль нь гэж үзэх вэ гэхээр урлагийн ихэнд бодисын концентрац нь 5 байсан. Тэгээд 2 балтлаа багассан. Тэгэхээр 2-оос 5-ыг хасаад 3 гэсэн. 3-ыг 4-д хаваагаад 0.75 гэж бодоод байна л та би. 0.75 буюу аль харалт нь вэ гэхээр D харалт нь. Эхлээд 2-оос 5-ыг хасаад 3 байдсан шүү дээ. 5-аас 2-ыг хасгаар чинь 3 шүү дээ. 5-аас нөгөө юу 2 гэхээр чинь 3 хуваах нь бид нар хэдэн минут өгсөн шүү дээ. 4 минут. 0.75 яалтчгүй зүг байна да. За ингээд 0.75-аар болж болох нэ. За дараагийнх нь урлагийн идэвхжлийн энергийн диаграмыг катализм биш урлагийн идэвхжлийн энерги бол. За тэгэхээр идэвхжлийн энерги гэж юу хэлж байгаа гэхээр урал явагдах саад баггүй. Энэ бол тухайн урал явагдахын тулд тодорхой хэмжээний саад байт юм байна. Тэр саадыг давж гарсан жижиг хэсгүүд л ашигтай мөргөлтөнд орж химийн уралд бол ордог. За тэгэхээр урлагийн энергийн диаграмыг ажиглаад катализм биш урлагийн идэвхжлийн энергийг сонгоно гэж. За тэгэхээр үүнийг болохын тулд эхлээд бол эндээс их утсаас оройн цэгийн утга бол идэвхжлийн энерги утга бол эндээс энэ хоёрын хоорондох зай чи энд өндөр байна те. Тэгэхээр энэ өндөр энергитэй байна гэдэг бол катализаторгүй дээдлэх. Энэ болохоор катализаторгүй. Катализатортай болоод ирэхээр идэвхжлийн энерги нь буурдаг учраас ИВ бол катализатортай юм байна. Катализм биш гэсэн юм шүү дээ. Катализм биш гэдэг чинь угаасаа л тэгэл юм байна шүү дээ. Энэ хоёрын хоорондох зай бол C бол урлагийн дулаан аяллаа илэрлэл байна. Яагаад гэвэл бүтээгдэхүүний утгаас ихийг хасж байгаа учраас. За энэ бол шал өөр ойлголт байна. Тэгэхээр эндээс бол ерөөсөө 38-ын бол бүгдээрээ катализм биш гэдэг чинь катализаторгүй явагдаж байгаа урал яах гэсэн үг байхгүй юу? Тэгээд эндээс бол бүгдээрээ хариултыг бол дуугаж бодох хэрэгтэй байжээ. B бол биш. Яагаад гэвэл катализатор тань болчиход шүү дээ. бол катализаторгүй учраас өндөр энерги зарцуулагдана. Тийм учраас 36-гийн гэсэн үг. За дараах урлагийн бүтээгдэхүүнийг зургийг ажиглаад их утсуудын орон зайн зөв байрлалыг таамаглано гэж сонгоно гэж. За үүнийг бодохын тулд бол бид нарт бол D байрлал нь зөв байна. Яагаад гэвэл эхний тохиолдол бол ижил зүйлүүд хоорондоо энд бол түлхэлцэл болох учраас урал явагдахгүй. Энэ ч гэсэн ижил одоо хүчил төрөгчтэйгөө хоорондоо давталцвал урал ашигтай явагдахгүй, урал явагдахгүй гэсэн яг голоор нь давталвал бас урал явагдахгүй. Энэ дээр хүчил төрөгчийн атом, нүүрс төрөгчийн атом руу давтлах юм бол ашигтай мөргөлтөд явж химийн урал явагддаг учраас 37-гийн бол бүгдээрээ D хариултыг нь бол дуугарч бодох нэ. За дараагийнх нь болохоор 38. 1 литр илэрхүүнтэй битүү савнд хий байдалтай 2 мол устөрөгч болон 2 мол халаарыг хайлахад урал явж хүснэ тэнцвэр тавцъя. Тэнцвэрийн үед 3 мол аашууд үүсэн бол тэнцвэрийн тогтмолыг олоо гэж. За ямар урал явагдваа гэхээр за H2-ийн хий дээр нэмэх нь холоор 2-ын хий. За тэгэхээр эндээс бол юу үүсэх вэ гэвэл H холоор хий бол үүснэ те. За ингээд анхны хаян дээр бичиж, уралд орсон буюу өөрчлөлтөө бичиж, энэ тэнцвэрийн үеийг бичиж. За анхных нь бол устөрөгчийн бол 2 мол байсан, холоорих бол 2 мол байсан.
тэнцвэр тогтох үед 3 мол үүссэн гэж байна шүү дээ. Урлаас үүссэн гэсэн. 3 уралд орсон гэсэн шүү дээ. Энэ 3 тэнцвэр тогтох үед гэж учраас 3 энэ дээр тавиад энд 2 мол энэ дээр тавиад за тэгээд сум заагаад x мол энд 1 мол x-т нэгд нь 2 юм бол x-т нь 3 гэсэн. Ингээ бодохоор 3-ыг 2-т байгаад 1.5 мол энд бол 1 мол энд бол x2 гэхээр нэгд нь 2 юм бол x-т нь 3 гэхээр 1.5 мол. Энэ дээр бол 1.5-а тавина. Энд ч гэсэн 1.5-а тавина. За ингээд яах ёстой вэ гэхээр 2-оос 1.5-ыг асаад 0.5 энд бол 0.5 энд 3. За эндээс kc-г олохдоо 3-ын квадратыг хуваах нь 0.5-ыг үржин 0.5 гэдэг хариулт буюу 38 бол аль байсан бэ гэхээр 38 бол C хариулт нь бол B хариулт нь зөв байсан байна. 38 бол B-ийн адилхан байна шүү дээ. За 39 гэн. Йодыг холоортой харилцан үйлчлүүлж йодын тэрэг холоор гэдгийг гаргадаг. Өгөгдлийг ашиглан йодын тэрэг холоор гэдгийг үүсгэх стандартын талбай өөрчлөлтийг тооцож олно гэсэн юм бодлого. За тэгэхээр энийг бодохын тулд бид нарт бол ямар урвалын тэгшлэлийг өгсөн байгаа вэ гэхээр энийг 1-р урвалгчийн, энийг 2-р урвалгчийн, 3-р урвал нь болохоор йод 2 чинь холоор 2-той урвалд ороод йод холоор 3 үүсгүй стандарт энтальпи гэдэг элементүүдээс бол 1 мол химийн бодис үүсэх ёстой учраас эндээс бол 1 мол химийн бодис бол за байж өгш. Одоо байж. За энэ урвалыг бүгдээр хамт энэ бодлогыг бүгдээр хамт бодъё. За энэ дээр бол бодлогыг бодохдоо бол яг хөө цикл байгуулж бодож болно. Бас нэмэх юм уу хасах үйлдэлийг хийж бас бодох арга байгаа. За үүсгүй стандарт энтальпи гэдэг бол стандарт нөхцөлт элементүүдээс 1 мол химийн байц үүсэх ёстой учраас энд 1 үүсгэхийн тулд энд йод нь 3 байна. Тэгэхээр энэ дээр бол 1.5-ыг тавьж тэнцвүүлнэ. Бишээ холоор нь 3 байгаа учраас энд 1.50. Йод бол энд 1 байгаа учраас энэ дээр 0.5-ыг тавьж энэ хөрвөлийг бол тэнцвүүлнэ. За ингээд бүгдээрээ яах ёстой гэхээр энэ урвалыг бол 1-р урвал, энийг 2, энийг бол 3-р урвал гэж нэрлэжээ. За ингээд энэ урвалын талааны илэрлийг олохдоо бид бүхэн бол яг энэ хоёр урвалыг хооронд нь нэмэх юм уу хасах үйлдэлийг хийхэд энэ 3-р урвал гарах ёстой. Гэтэл энэ дээр бол йодын энд бол 0.5 байгаад байна. Тэгэхээр энэний өмнө бол 0.5-ыг тавихын тулд 1-р урвалыг бүхэлд нь бол 2 хувааж өгөөд тэгээд бүтээгдэхүүн бодисны энэ бол хэвээрээ байна шүү дээ. Тэгэхээр 2-р урвалаас өөрөлдвөл 3-р урвалыг олохдоо 2-р урвалаас хасах нь тийм байна. Хасах юм байна. Хасах нь 1-р урвалыг хасаад 2-т байх ёстой. За тэгвэл энэ 3-р урвал одоо нэмээд үржүүлээд үзье. За 1-р урвал 2-р урвалаас хасах нь 1-р урвал. Гэхдээ энэ урвалыг бол бүхэлд нь 2-оор үржүүлнэ гэдэг бол урвалын дулааны ч гэсэн 2-оор үржүүлнэ гэсэн. 2-т хуваана гэсэн үг тий. Тэгэхээр 1-р урвал дээр 2-р урвал бол йод холоор хасах юм уу? Энд чинь нэмэх юм шүү. Нэмэх юм байна. Нэмжээж энэ урвал гарах юм байна. 2-р урвал дээр нэмэх юм байна. За нэмж үзье гэдвэл 2-р урвал бол йод холоорын хатуу байгаа. За тэгээд нэмэх юм холоор 2-ын хий байгаа. За тэгээд 2-р урвал дээр 1-р урвалыг нэмэх нь йод 2-ын
хатууг 2 дугаар гэдэг чинь 0.5 гэсэн үг шүү дээ. Нэмэх нь 0.5 холоор 2 тэнцүү. За йод холоор 3-ын хатуу нэмэх нь 2-ыг 2 дуугаад йод холоорын хатуу. За тэгэхээр 0.5 холоор 2 чинь 0.5 холоор 2 дээр энийг нэмэхээр 1 дээр 0.5-ыг нэмэхээр 1.5 холоор 2 болно гэсэн үг. Йод холоор бол энэ хоёр ийшээгээ гарахаар энэ чинь бол хасах тэмдэгтэй болно шүү дээ. Тэгэхээр энэ хоёр бол хураагдчихна гэсэн үг. Тэгээд 0.5 йод 2 тэгээд йод холоор 3 гээд энэ 3 дугаар урлагийн тэгштгэл яг зөв таарж байгаа. Яг энэ 3 дугаар уралтай яг адилхан гарч байгаа байхгүй. Тэгвэл энэ бодолт бол зөв юм байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хасах ерийг хасах ер дээр нэмэх нь 10-ыг хуваах нь 2 гэдэг бол зөв юм байна гэсэн үг. Тэгээ 10-ыг 2 дуугаад 5 хасах ер дээр 5-ыг нэмээд хасах 85 гэлж авалмаа л гэдэг хариу бүгдээрээ дуугуулж боднаа гэсэн үг. Тэгэхээр 39 юм бол C байсан байна. Шулаан дээр бол 170 гэсэн байлээ. Тэгэхээр тэр бол андуурч тавьсан 85 гэдэг нь зөв шүү. За нүүрсийг шатаахад явагдах процессын талаар зөв мэдээллийг сонгоно. Ер нь бол шатах орол бол заавал хүчил төрөгчийн оролцоотой явагддаг. Тэгэхээр энэ A, B2 бол буруу байсан байна. За энтальпийн өөрчлөлт бол дулааныг алдаж байгаа учраас сөрөг тэмдэгтэй байх учраас сөрөг тэмдэл дааш нь тгээс бага үед сөрөг өгдөг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол бид бүхэн бол алийг олж дуулах вэ гэхээр 40-ийн D байх нэ. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Та бүгд үргэлжлүүлээд